Сайн байцгаана уу үзэгчдээ, Загтлын нэвтрүүлгийн ээлжид дугаар эхлэж байна. Үзэгч та бүгд сайхан амарцгааж байна уу? Сайн байна уу Загтлын нэвтрүүлгээр үзэгч та бүгдийн бидэнд илгээсэн загтал дээр тулгуурлан гэр бүл, зан харилцаа, сэтгэл зүйд хэрэгтэй зөвлөгөө мэдээллүүдийг хүргэдэг. Ингээд энэ удаагийн дугаарт ямар зүйлийн талаар ярилцахыг хүлээн авсан. Үзэгчтэнд баярлалаа. Сайн байна уу Загтлын нэвтрүүлгийн ээлжид дугаар танд хүрч байна. За бид нэвтрүүлэг болгондоо үзэгчтэйний бидэнд илгээсэн загтал дээр тулгуурлан зөвлөгөө мэдээлэл хүргэдэг уламжлалтай завламжлал ёсоор нэвтрүүлгийнхаа ихэнх юуны дөрөвд өнөөдөр сонгогдсон загтлаа хүлээж аваад эргээд студидтэй уулзцгаая. Сайн байцгаана уу? Загтлын нэвтрүүлгийн хамт олонд энэ өдрийн мэндийг хүргэе. Та бүхэнтэй мэндчлэхийн хамт ийм буянтай үйл ажиллагаа явуулж байгаад тань баярлалаа гэж хэлмээр байна. Яагаад гэвэл хүн өөрийн дотор болж байгаа зүйлээ ил гаргаж байж тайвширдаг болохоор та бүхэн маш олон хүний зовлонг нэмгэлж байгаа. Ингээд өөрийн амьдралын талаар өгүүлмээр санагдсан юм. Энэ бүхнийг хэн нэгэн хүнд ярихгүй бол тэсэхгүй юм шиг байна. Би дээрээ нэг ахтай айлын баг охин. Аав ээж маань хоёулаа тусгай мэрэгжлийн сургууль төгссөн. Мэрэгжилтэй ажилчид. Намайг баг байхад манай гэр угаарч дутдаггүй. Ээж минь төрөл бүрийн маш гоё хоол хийгээд л би түүнийг нь байрныхан хүүхдэд гайхуулаад л хүүхдүүд манад орж ирээд ээжийн минь хийсэн хоолыг амтрахан идээд гэр бүлийн дулаан уур амьсгалтай сайхан айл байсан юм. Гэвч энэ бүхэн салхинд хийсэх мэт алга болчихлоо. Энэ новшин гэж хэлмээр амьдралын эхлэлийг аав минь тавьсан юм болов уу? Эсвэл ээж минь тавьсан юм болов уу гэдгийг сайн ялахгүй юм. Би дөнгөж 1-р ангид, ах маань 5-р ангид байсан юм. Ээжийг шөнийн ээлжнээс ирэхэд аав гэртээ эзгүй байж тэгээд ажил дээр нь очтол аавыг өөр хүүхэнтэй байхыг нь харсан гэсэн. Ээж гинэт биеийн муудаж, эмнэлэгт хэвтэж ах ирэхээр очиход аавд чинь өөр хүүхэн байдгийн байна. Би яах вэ гэд маш их гомдолж уйлсан гэсэн. Түүнээс хойш ээж минь арх уугаад эхэлсэн санагддаг юм. Нийгэм тэр аяараа архин далаад живж байсан да. Үйлдвэрүүд хаагдан хүмүүс ажилгүй болж хар зах дээр зогсоод л арх уугаад л. Энэ л хүнд үеийг ээж аав хоёр маань даван туулж чадаагүй. Ингээд ээж аав хоёр маань хар нялхаас минь хэрсүү суулгаж гигэн сайхан хүүхэд насыг минь сүйтгэсэн юм. Үүгээр миний зовлон дуусаагүй. Ах оюутан болоод хот руу явсан. Ээжийн арх уух нь улам ихсэж гэрийнхэн хамаг юмыг хулгайлаад зардаг болчихсон. Байж байгаад л мөнгө нэгсэн хүмүүс гэрт ирдэг. Аав маань ээжийн өрөөдийг дарах гэж их зовсон доо. Үүнээс болж оюутан ахад минь мөнгө явуулж чадхаа болж манайх гэдэг айл сүрч эхэлсэн юм. Ээж маань хүний урманд үүнийг ойлгох ямар ч чадaltaгүй болсон. Энэ бүх зовлонгийн дунд ах маань ч гэсэн бүдэрсэн. Сургуулаа хаяад бүтэлгүй юмнуудтай нөхөрлөж, сүүлдээ хэрэг төвөгт орооцолдож, арх жуух болсон. Намайг төгсдөг жил ээж маань байраа барьцаанд тавиад мөнгийг нүрээд дууссан байлаа. Үүнээс болж ээж аав хоёр салж аав маань архинд орсон юм. Би оюутан болоод хотод ирж арай л тайван амьдардаг боллоо. Гэхдээ ээж аав хоёр маань архинд хамаг мөнгө өгчөгдөг болсон болохоор сүүлдээ оюутан надад нэг төгрөгч өгч чадахгүй болсон юм. Би хамаатныдаа амьдардаг байсан хэдий ч хөөгдөж тугдах, өсөж ядрах үе дэндүү олон байсан. Тэгээд хичээлийн хажуугаар ажил хийн өөрийгөө болгож байсан юм. Түүнээс гадна ахтаа санаа зовж яаж ийгээд л чирээд аваад явдаг байсан. Энэ байдал одоо ч үргэлжилсээр. Хэдий би одоо сургуулаа төгсөөд хүнээс гар харахгүй амьдарч байгаач гэр бүлтэй, эр нөхөртэй болж чадаагүй л байна. Эр хүнд итгэхээс айдаг. Ах маань ажил төрөл гэх юмгүй. Бас гэр бүлгүй надтай хамт амьдардаг. Бид хүүхэд насндаа үнэхээр сэтгэл дундуур амьдарсан. Ээж маань өнгөрөөд 5 жил болж байна. Харин аав маань хүнтэй суугаад боломжийн л амьдарч байгаа. Эр нөхөртөө хуурагдаад гомдож, архинд орж, амьдралаа барж дуусгасан ээжигээ бодохоор байнга сэтгэл зовлонтой явдаг юм. Ингээд бодохоор аавыгаа үнэн голоосоо үзэн яддаг. Ээж, ах, бас миний амьдрал ийм гунигтай, гутмаар байгаа нь түүний бидэнд хийсэн гавья. Харин одоо өөрөө эхнэр хүүхэдтэй сайхан л амьдарч байгаа. Би аавыгаа голоо тасартал үзэн яддаг. Уучлыг гэсэн ч чадахгүй юм билээ. Хичээх тусам ээж минь нүдэнд харагдаад үргэлж хэцүү байдаг. Гэхдээ л үзэн ядах тусмаа сэтгэл минь ихээр зовдөг юм. Энэ бүхэн хизээж дуусахгүй. Үргэлжилсээр байгаа нь үнэхээр хэцүү санагдах юм. Ер нь хүний голдоо ортол үзэн ядах энэ мэдрэмж хаанаасаа гараад ямар нэг өвчнөөс илүү зүрх сэтгэл бие махбодыг шаналгаж зовоогоод байдгийн болоо. Би бүхнийг мартаад шал өөрөөр амьдрахыг хүсдэгч
даанч чаддгүй. Би яах ёстой вэ? Загтлын эзэндээ талархснаа илэрхийлье. Өнөөдөр бид зөвлөгчдийнхээ хамтаар танд бас олон зөвлөгөө хүргэх болно. За анхааралтайгаар нэвтрүүлгээ үзэж бас бидний энд ярилцсан зүйлийг бас амьдралдаа хэрэгжүүлэх баха гэдэгт найдаж байна. Ингээд өнөөдөр студид ирсэн зочдоо танилцуулъя. Амьдралын аварга төрийн бас байгууллагын тэргүүн их чаргал хүрэлцэн ирсэн байна. Сайн байцгаана уу. За мөн Монгол Хүн байгууллагын зөвлөгч Алтан Туяа хүрэлцэн ирсэн байна. За амьдралын ухааны Алтан дүл төрийн бас байгууллагын сургагч багш сэтгэл судлаач Баясахгүй хүрэлцэн ирсэн байна. За ингээд амралтын өдөр бас цаг гарган бидний урилгыг хүлээж авч хүрэлцэн ирсэн та бүгдтэй бас баярлалаа. Өнөөдөр энэ хүү үзэгч маань мэдээж яг загтлынхаа хариу хүлээгээд та бүгдийн яриан давхарлаа хандуулаад цэнгэрлэгснийхөө хүмүүс сууж байгаа. За ингээд нийт цэнгэрлэгс үзэж байгаа бүх үзэгчтэй бас энэ загтлыг бичсэн хүмүүстэй энэ өдөр амралт өдрийн мэндийг хүргье. За тэгээ сайн байцгаана уу? Бас энэ амралтын өдөр гэр бүлээрээ бас амар тайван амарч байгаа та бүгд бас энэ өдрийн мэндийг хүргэе. Бас бидний загтлыг үзээд хөдөө орон нутгаас бол буюу Улаанбаатар хотоос холбогддог тэр хүмүүстэй ч гэсэн бас энэ өдрийн мэндийг хүргье. Тэгээ баярлалаа. Тэгээд өөрхөн тулгамдж байгаа асуудлыг биднэрт гаргаж загтал бичсэн. Тэгээ энэ ганцхан өөрийн чинь асуудал биш. Яг л Монгол бас олон гэр бүлүүдэд байгаа гаргаж хэлж чадахгүй байгаа асуудлуудын бас нэг. Тэгээ ямар ч зориг гаргаад асуултын хариуг авахар шийдээд бидэнд захиа бичсэн их баярлалаа. Тэгээ бид нар өөрсдөө тэгээ хамгийн сайнаараа л зөвлөхөд одоо бэлэн байна. Та бүгд загтлыг уншаад хамгийн түрүүнд энэ хүү загтлын эзэнд маань бас ямар дүгнэлтийг хийж ямар одоо эмчээр болго онш тавьдаг гэдэг шиг тийм ээ харж олж харж яв. Өнөөдөр үнэхээр сэтгэл зүрхэн зовноод өнгөрсөнтэйгөө ингээд зууралтаад мартаж чадахгүй байгаа шаналаад байгаа энэ учир шалтгааныг нь магадгүй яаж олж харж ирсэн бэ? Манай зөвлөгч нар бол их соргог аждаг л та тийм. За яг энэ загтлыг уншиж байхад те энэ охины бичсэн загтал байгаа. Дээр нэг ахтаа тийм ээ. Аав ээж хоёртойгоо амьдардаг бас зах зээлийн үе эхлэхээс өмнө үнэхээр сайхан амьдарч байсан бага насанд маань те янз бүрийн юмар дутаахааргүй тийм ээ ингээд элбэг хангалуун одоо эд метратлаг үеэр тий хоол хүнсээр ингээд аюгүй сайн байсан зүйл нь харагдаж байгаа. Гэхдээ бас нөгөө талаараа тэр үед нь юу дутагдчихсэн бэ гэхээр хоорондын харилцаа маш их хөндөй байсан, дутмаг байсан нь харагдаж байгаа. Энэ дэр яг дотн харилцаа одоо ээж аавын охинтойгоо харилцаж байгаа тийм ээ. Тэр дотн харилцааг бол ерөөсөө энэ зүйл дээр байгаагүй. Ерөнхий яг уу хэдий аав ээж хоёр нь үнэхээр сайн мэрэгжилтэй ажилтаа байсан ч гэсэн тухайн үед нөө бодит материалын зүйлээр маш сайн хангаж ирсэн. Ерөөсөө л юм дутгааргүй. Тийм болохоор нөгөө бүх одоо гадаа зарахад бүх зүйл дутгааргүй байгаа нөхцөлд дотоод зүрх сэтгэл нь юм дутагтаад байгааг ерөөсөө олж анзаарч чадахгүй. Охины өвдөж, ээж аавынх нь өвдөж бол тийм байсан. Яг энэ зүйл маань явж явжгаад одоо нөгөө орой босгоо цаг эхлэнгууд те тэр үед ингэж илрээд гарч ирээд бас ингээр үл маань салхтаа хурж байгаа те. Ийм зүйл харагдаж байгаа. Тийм болохоор одоо энэ охины хөвд болохоор бас гэр бүлээ ингээд хамтд нь байлгахын тулд босгон байгуулахын тулд тий аав ээж хоёроо хамт байлгахын тулд маш нэлээд олон зүйлийг хичээж бас өөр руугаа ингээд ээж аав хоёр руугаас их тэмүүлжсэн болооч арга замаа олохгүй хүүхэд юм чинь бас яг яланд нь хинд нь буруу байгаа юм болоо гэж бас ингэж тэмүүлж ялгаж салгаж чадахгүй байсан. Тэгээд магадгүй энэ одоо нэлээд хэдэн жилийн дараа бас одоо аавыгаа ингээд ээж хоёроо нэгтгэхийн тулд өчнөө зүйл хийж явтал аав нь ээж нь манаас ороод тий тэр цагийн хугацаанаас эхлээд аавыгаа үзээ ядах аавдаа гомдох тийм гомдол маань энэ охинд бүр илүү тодорч гарч ирж байгаа амьдрал дээр маань. Тэгээ энэ юунаас болоод байгаа вэ гэхээр одоо хэдий багнаас нь тийм сайхан аз жаргалтай байсан ч гэсэн тэр нөгөө загтал дээр дурдсан байгаа шүү дээ. Ээжийг нь ээлж ажлаас буугаад ирэхэд аав нь байхгүйсэн. Тэгээ ажил дээр нь очиход өөр эмэгтэйтэй байсан гэдэг. Тэр зүйлийг нь ахт нь хэлснээс болоод ах нь тэр зүйлийг мэдэж дүүдээ хэлсэн. Ингээд энэ байдал маань тэр байдлаас даамшраад ээж аав хоёрын хоорондынх нь итгэл гэдэг зүйл байхгүйгээс болж хүүхдүүдэд маш их хортой ингэж хүнд тусч байгаа. Ээжд нь энэ охинд ч гэсэн тэр уучлал гэж зүйл байхгүй юм лээ. Ачаагаа тэр ачаа дарамтаа сургаар сонссон. Эсвэл амьдрал дээр үзсэн тэр ачаа дарамтаа үүсээр яваад байдаг. Нэг тийм дүүх байдаг штэ. Нэг өндөр асар их ачаа өөрцөн нэг эмгэн явж исэн. Тэгээд нэг ачааны машины залуу хараад өрөвдөө тэр эмгэн туслахснаа ачааг нь хөмлөснаа зогсоод та хаарах вэ? Би таныг хүргээд үгээд ачаан дээр гараа суулгасан. Хэсэг явж байгаад нөгөө жолооч хэрэгээ харсан яасан.
эмгээ сууж явсан. Тэгвэл нөгөө хүнд ачаага нуруунд дээрээ тавьчихсан явсан байгаа юм. Тэгэхээр зэрэг яг энэ зүйл шиг ямарваа нэг зүйл ачаагаа авч яваад хамт тэр ачаа асуудалтайгаа байгаад байна гэдэг бол хэцүү зүйл л дээ. Энэ зүйлийг хамгийн гол нь орхих хэрэгтэй. Хүн өөрт хэрэггүй зүйлийг тээж явна гэдэг бол өөрт нь илүү дарамттай байдаг. Тэгэхээр зэрэг энэ дүү охин маань одоо яг энэ аавыгаа тэр болсон явдлыг яг уучлж яг энэ зүйлийг магтаж энэ ачаагаа өөрөөсөө хөнгөлж чадахгүй бол ирээдүйн амьдралдаа яах вэ? Нөгөө ачаатайгаа яваад орчин. Ямарваа нэг эцэг, ямарваа нэг эрэгтэй хүн ямар нэг зүйлээс жоохон өчөөхөндөдөө харилцааны шарах гарахад яах вэ? Өнөө дарамт маань сэтэрч идэг тий. А эржүүл ер нь юм байдаг. Тэгээ энэ зүйлээс ахуулаад яах вэ? Айдас сой бий болно. Ирээдүйдээ итгэхгүй, хүнд итгэхгүй айдас бий болно. Энэ айдас нь яах вэ? Хүний бүхэл мөрөөдөл аливаа сайхан зүйлийг устгаж байдаг шүү дээ. Тэгээ ер нь ямарваа нэг айдас, эргэлзээ, тэнэгэлзээ бүх зүйлийг ялах зүйл бол итгэл, хайр л байдаг шүү дээ. Тэгэхээр энэ ачаанаас салах хэрэгтэй байна. Бүгд манай хувьд. Би аавыгаа голоо тасартал үзэн яддаг. Уучлалыг гисэн ч чадахгүй юм лээ. Хичээх тусам ээж минь нүдэнд харагдаад үргэлж хэцүү байдаг. Гэхдээ л үзэн ядах тусмаа сэтгэл минь ихээр зовдөг юм. Энэ бүхэн хизээж дуусахгүй. Үргэлжилсээр байгаа нь үнэхээр хэцүү санагдах юм. Тэ энэ охин маань ерөөсөө л гомдсон тий. Аавыгаа уучлж чадахгүй түүний амьдрал одоо ч гэсэн тийм сайн биш байгаа. Тийм болохоор гомдол угаасаа ер нь яагаад уучлж чадахгүй байгаа юм гэхээр их үзэн ядалтай бүр гомдол байгаа хгүй бүр зүрхэнд сүнсэнд нөлөөлцсөн хүн хин нэгэнд гомдож ирэхдээ тэр гомдсон өнөр амьдралаа удирдуулдаг. Тэр хүн орон зай хамаарахгүй тэр хүн байна уу байхгүй хамаарахгүйгээр яагаад гэвэл тэр гомдол миний дотор байгаа учраас тэр хүнтэйг ингээд холбогдчихж байгаа байхгүй. Тэгээ тэр хүнээс гомдоос өнөөсөө зүхтаагаад Америк ч юм уу Солонгос ч юм уу явсан ч гэсэн угаасаа энэ гомдол сүнсний холбоос байгаа учраас хаа явсан газараа энэ байж гин. Тэгэд гомдол яагаад аюултай юм бэ гэхээр гомдол ерөөсөө бидний эрүүл мэнд ба санхуд хамгийн том нөлөө үзүүлдэг. Үнэхээр элбэг дэлбэг сайхан амьдрахад нөлөө үзүүлнэ, амжилтанд нөлөө үзүүлнэ, амьдрал нөлөө үзүүлнэ. Тэгээд эрүүл мэндэд нөлөө үзүүлдэг. Тэгээ ер нь хүн гомдоод ирэх юм хамгийн түрүү ер нь хотоодны шарах гэдэг юм ер нь эхэлдэг л дээ. За хотоодны шарахыг ер нь гомдсон эсийн бөөгнөрл гэж хэлж байгаа. Энийг яг сэтгэл зүйн талаас нь хэлэх юм бол гомдсон эсийн бөөгнөрл тэгээ ингээ хоолж хоолоогоор тавдаггүй. Тэгээ хотоодны шархалцсан. Тэгвэл эрүүл мэндээ алдж байгаа хоёрдугаарт нь сайхан амьдрах нөхцөлийг хаадаг зүйл бол гомдол байгаа. Энэ охин гомдлоо одоо хүртэл багаас гомдсон гомдлоо шийдээгүй. Тэгэд нэг багш сурагчтай даалгавар өгсөн. За энэ ямар даалгавар байсан бэ? Хүүхэд болгон 5 ил төмс авчраарай. За тэгээд хоосон тор авчраарай. Тэгээд гомдсон хүн болгоныхаа тоогоор төмсөө аваад торлоо хийгээд. Тэгээд тэр аянгийн сурагчид дундаас нэг сурагчийн бараг тортой төмс бараг дундаа орсон. Тэгээд зарим хүүхдийн тор 1-2 төмс орсон. Тэр сурагч бол маш их гомддог байсан. Тийм учраас бараг ихэнх төмс нь орсон. Тэгээ багш нь юу гэж даалгавар өгсөн бэ гэхээр хаашаа явахтай байсан энэ төмсийг бол авч явна. Унтахтаа авч явна, усанд орохтаа авч явна, хөдөө явахтаа, гадаа тоглохдоо хаашаа явна. Энэ төмсийг юусоо салгаж болохгүй. Тэгээд тэр сурагч хэдэн хоногийн дараа багшаа би дахиж энэ төмсийг авч явахгүй би ядарч байна надад хэцүү байна энэ төмс чи муухай үнэрч байна ялзарцсан байна би дахиж авч явмаар хэрвээ би бусдыг уучлахгүй байвал энэ ялзарцсан төмсөө аваа явж байгаа тайг адилхан тийм болохоор энэ охиныг сэтгэл зүйн бол сүнсний үед маш их одоо ачаатай явж байгаа хэрвээ уучлж тэр байдлыг тавиулахгүй юм бол тэр ад жаргалтай сайхан байх аргагүй энэ охинд за би гомдохгүй яа дээ миний амьдрал ингээд сөрүүлсэн юм чинь би үнэхээр гомдож байна. Нэг талаараа үнэн гэхдээ нөгөө талаараа та чи өөрөө гомддог учраас чиний амьдрал юм байна. Хатуухнаар хэлгээд. Тийм учраас үнэхээр ирээдүйн амьдралаа сайхан бай, сайн хүнтэй суй, сайхан амьдрья гэвэл уучлахаас өөр арга байхгүй. Уучлалыг өгөхгүй юм бол сэтгэлийн шоронд байна. Гомдол бидрэг сэтгэлийн шоронд оруулдаг. Шоронд яадаг хүнийг дээрэмд нь хуллага тий дарамтлан хэцүү байлгана. Тэгвэл сэтгэлийн дарамттай байгаа байдал бол захаан дээрээс бол юу шууд харагдчих байхгүй. Ээж аавгаа новшин гэж хэлж байгаа. Альнаас нэгж тийм үг гарч байгаа гэдэг бол тэр хүүхдийн сэтгэл ямар их гомдсондоо олоо сэтгэл нь ямар их ялзарсныг харж байгаа. Хайртай ээж ямар ч лээсээ ээж аав учраас бид нар уучлах хэрэгтэй. Хийсэн зүйлээр нь биш. Миний ээж аав учраас бид нар уучлах хэрэгтэй. Хэрэг ээж аавгаа уучлахгүй тэднийг шүүж буруутгах юм бол тэр алдаач гэсэн бид нар давтах боломжтой байдаг. Тийм болохоор уучлалыг өгөх нь хамгийн сайн арга шүү л гэж би зөвлөмөр байна. Хэрвээ би энэ охины оронд байсан бол уучлах гэдэг айгүй хүнд байна л да. Яагаад гэвэл
хүн болгон залуу гэдэг алддаг. Гэхдээ тэр алдаанаас болоод өнөөдөр би азгүй явж байгаа тий амьдрал маань бүтлгүй явж байгаа. Дээрээс миний хайртай ээж амиа алдсан ч юм уу. Ингээд батгаад бол уучлахад их хэцүү. Тэгэхээр магадгүй уучлаа гэд гаднаа хэлсэн ч гэсэн уучлал дотроо байгаад байх юм шиг санагдаад байна л да. Тэгээд хамгийн зөв уучлал. За уучлал гэдэг магадгүй мартна гэсэн үг юм болов. Яаж уучлал халахмаа яаж хийх вэ? Аргагүй л дээ. Яг энэ хүүхдийн үед үнэн л дээ. Ямар юм сэтгэлийн шарахтай болцсон тийм ингээд ийм нөхцөл байдлыг хараад өссөн ингээд бага наснаас ингээд хараад тэр зүйлийг сонсцсон нөгөө тэр бодсон бодол маань тэр хүүхдийг ингээд ерөнхийдөө удирдаад байгаа тийм ээ. Энэ зүйлийгээ бол өөртөө ингээд яг үнэнч байсан, худлаач байсан яг нөгөө хийсвэр бодлоор яг ийм байсан шүүгээ сонсчгороо тэргээр яваад байгаа. Гэтэ энэ охины хувьд бол маш их цаг хугацаа шаардна. Уучлана гэдэг бол бүр мартахыг хэлдэг. Тэгэхээр бүр хүмүүс мартахын тулд яах ёстой вэ гэхээр баг эдгэрэх хэрэгтэй. Дотоод эдгэрэл тийм ээ. Дотоод энэ зүрх сэтгэл гэдэг маань энэ дотор ч маш их хоос орон зайнууд байсан. Тэрийг нөгөө үл уучлалаар ингээд дүүргэсэн учраас тэр маань гомдол болоо. Гомдол нь эцээс нөгөө тесэрч гарах боломжтой болчихж байгаа байхгүй. Тэгэхээр яг цаг хугацаа маш их шаардна. Энэ дээр бол миний нэг том жишээ байдаг л да. Би ч гэсэн бас айгүй ингээд хүүхэд наснаас авсан айгүй том шарах надад явсан. Тэгээ би хэдий бас ингээд уучлах ёстой гэд мэдээд явсан гэрнээ уучлсан гэд би бодож байсан боловч надад тэр зүйлийг уучлахад маш их хүнд байсан. Харин ингээд цаг тутам, эрэх тусам, өдөр хоног эрэх тусам ухаарл ингээд амиг авах тусам тийм ээ. Тэр үед бас яаж исэн бэ гэхээр би яг бүрэмсэн гаргаж тавих хэрэгтэй юм байна. Энэ дотор байгаа тэр дотоод шарахыг ингэж бодоод байдаг тэр гомдлыг тэр үл уучлалыг ингэж гаргаж тавьж ижил би өнөөдөр эдгэрч явах хэрэгтэй байна. Тэр байдлаасаа болоод би өөр хотоодны сайн баясгаа маань хэлдэг шиг тийм ээ. Үндсэндээ хүн нөгөө гомдол бухимдлыг хөрөнгөлүүлээд ахаар нөгөө стрессүүдийг хөрөнгөлүүлээд ахаар дотор маш их том шархуулж хөрөнгөлдөг. Тэр байдлаас одоо би тэр үйл уучлалаасаа хүртэл би шарахтай болж үзсэн. Хотоодны шарах гэдэг ямар асуудалтай, ямар хэцүү тийм ээ. Хүнд одоо хоол унд идэж ууж болохгүй явхад хүртэл ямар төвөгтэй байдгийг бол би мэдэрсэн байгаа. Харин яг тэр зүйлийг мэдэрч явах үед би юу гэсэн мэхээр би бүрэмсэн мартах хэрэгтэй юм байна. Би уучлалаа гэж нэг үзүүрийн цохиолгож тайраал дахиж нэг гаргаж ирж үзүүрийн тайраад байх биш. Бүрэмсэн гаргаж ирж дэлгэж тавиад тийм ээ. Бид нар шуудаатаа ямиг шуудааны ёроолыг зөвлөхийн тулд бүр гаргаж ирж эргүүлээс ихсрээд бүр өвч болгосон хойно тэр шуудаагаа бүтэн юм цэвэрхэн болдогтой адилхан бид дотоод зүрх сэтгэлээ яг кин нэгэн зөвлөгчийн дэргэд тийм ээ эсвэл яг өөртөө ингээд яг надад тусалж чадна гэсэн хүнийхээ дэргэд яг тэр зүйлийг гаргаж тавиад уучлах юм бол илүү төхөмтэй. Тэгээ яг цаг хугацаа бол шаардна. Яг нэг өдрийн хор тийм ээ нэг цаг хугацааны уулзалтаар ч юм эдгэрдэг зүйл биш байгаа. Тэгэхээр бие махбодын зүрх сэтгэл шархан, бие махбод шархална, дээрээс нь зүрх шархална, цааслаа сүнс маань шархалждаг. Тэгээ сүнсний шарах гэдэг маань одоо сая хэлдэг шиг тийм ингээд зүгдээл араас нь чивэгдэл яваад идэг. Бидний тэр асуудлаасаа зүгтаагаад холдсон боловч араас нь дагаал байнга зэнтэй зүгдээд идэг. Тэгээ бас яг уучлал гэдэг маань яг энэ эзний үг маань бас биднийг илүү их бас уучлахад дөхөн болдог. Тэгээ би бас яг энэ эзний үгийг уншиж мөний үгийг мэдэрснээс миний тэр уучлал маань маш их гадагшилж одоо бол аз жаргалтай амар тайван амьдарч байгаа. Тийм болохоор бас яг энэ охиныг бас илүү нөгөө дотор байгаа яг бодож байгаа бүх зүйлүүдээ бас бид нартай уулзаад тийм ээ ингээ яг гаргаж тавиад бүр ингээд бүр 100% эдгэрээсээ бүр цоо шин эдгэрэх боломж бий гэж бас хэлмээр байна л да. Миний нэрээр дуудсан миний хүмүүс өөрсдийг даруй болгоно залбирч миний нүрийг эрэлхийлж бузар муу зүйлүүдээс эргэх аваас би Тэнгэрээс сонсож тэдний нүглийг уучлан тэдний газар нутгийг би эдгэнэ гэж хэлсэн байдаг. Тэгэхээр үнэхээр энэ охин бас эзний үгийг сонсоод эзэн гэж хээ юм бэ тийм ээ. Мөнхийн эзэн бас миний амьдралд ямар үр нөлөөтэй юм бэ? Энэ охиныг мөнхийн эзэн сонгоод энэ дэлхий дээр би болгоцсон байгаа. Харин энэ охин маань эзнийг сонгоогүй яваа. Таньж мэдэхгүй байгаа. Тийм болохоор энэ охин бас эзнийг таньж мэдхийн тулд илэрхийлэх хэрэгтэй. Тэгэх юм бол энэ охины бүхий л зүйлийг уучлана тийм ээ. Эзэн мөнхийн эзэн маань бидний бүхий л гим нүглийг уучилдаг. Ямар ч гим хийсэн бидний гимийг уучилдаг ба. Библиэр ингэж байдаг л да. Та нар тий дайснаа тий уучлах хэрэгтэй. Бас 7 үржих нь 70 удаа уучлал гэсэн. Нэг өдөр чиний найз 7 удаа чамаа гомдоосон чи уучлах л ёстой гэдэг. Энэ зэрэг байдаг. Уучлахгүй бол өөрөө асуудалд ордгоо. Тэгээ ер нь яг яаж уучлах юм бэ гэвэл уучлна гэдэг маань шийдвэр байгаа. Хүмүүс энэ охин яаж миний зүрх эдгэрээгүй, миний зүрх өвчтэй нь би уучлж чадахгүй хаа. Харин зүрхээ үлээх юм бол хизээч өөрөө чинь зүрх уучлахгүй. Харин шийдвэр гаргах их чухал байгаа. За би уучлаа. Би одоо дандаа л амьдралын нөхцөл байдлыг хараад гомдоол юм уу, үл уучлалыг тээжсэнд орвол
би яг уучлах шийдвэр гаргая. Шийдвэр гаргах хэрэгтэй. Шийдвэр гаргасны дараа харин зүрх сэтгэл хүлээж авдаг. Тэрнээс бас зүгээр уучлна гэдэг нь болоогүй тийм болоогүйгээ ботчих гэдэг үг бас биш. Би яагаад бол зүрхнээсээ юу ч нууж чадахгүй учраас тэр нь зүрхэнд байгаа л зүрхний бэлхлаар ам ярина. Угаасаа амнаас тэр гомдлын өвчин гараад ирнэ. Тийм болохоор уучлал гэдэг маань яг үнэнтэйг нүүр тул нэрээ тэр үед бид ингэ шархалсан, ингэсэн ийм болсон гэдэг үннээ барьж авахыг хэлж байгаа. Зүгээр үннээсээ болтоо тийм болоогүй санахгүй байна гэж өөрийгөө хуурах нэр биш. Яг уучлах шийдвэр сонголтоо хийх үед эд дэс зүрх сэтгэл өөрөөр эдгэрч бас аяанда нэг хэсэг хугацааны дараа оюун бодлоос мартагдсан байдаг. Тэгээд уучлалыг өгөхд бол бид нар яг тэр тухайн үедээ би яг гомдох юм уу үл уучлах үедээ би ямар хандлагатай байсан гэдэг бас айгүй чухал байдаг. Би өөрийнхөө хандлагын төлөө би өөрөө хариуцлагатай. Ээж аав алдаа хийсэн, буруу юм хийсэн үнэн. Гэхдээ тэр байдлыг хараад би ямар хандлага үзүүлсэн гэдэг нь одоогийн өөрийн чинь амьдралдаа авч байгаа зүйлийг үр жимс гэж би хэлж. Тийм болохоор зөвхөн л ээж аав чи алдаанаас бол ингэж чи зовж байгаа гэж гэхээсээ илүү тэг үл уурчилсан хандлага чи өөрөө асуудлыг чиний амьдралд сэтгэл зүйд олон зүйл дээр авчирч байгаа. Тэгээ энэ хандлагатай чи хариуцлагатай бөгөөд бас ээж аавгаа үдсэн язны төлөө бас гэмших хэрэгтэй. Ээж аавгаа бас тийм гомдоож үл уурчилж исэн энэ байдалтай бодох ёстой. Ямар хандлага үзүүлсэн гэдэгтээ бас хариуцлага байдаг. Тийм учраас эрүүл амьдралаа сайхан байлгаа яг бол өөрийнхөө хандлагад дүгнэлт хийх хэрэгтэй. Буруу байсан гэдгээ чи хүлээн зөвшөөрснөөр л энэ идрэл уучлалаа сонгоны хайлстай их адилхан. Сонгоны хайлсыг энэ гадна талыг нь авлаа, дахиад нэг сонгоны хайлс сонгов байна. Ахаад авлаа. Тэр чинь давхархтай ш. Тэгээ нэг өдөр сонгоны хайлсыг аваад ивэл гашуунлалтаа нулимс гарна. Гэхдээ нэг өдөр дуусна. Тийм учраас зүрхээ хүлээн зөвшөөртөл, эдгэртэл уучлалыг өг. Шийдвэрээ гаргацсан ш. Би уучлаа. Харин тэр үед зүрх эдгэрх явцад болвол за би чинь дахин уучлалыг өгөөд байх хэрэгтэй шүү гэдэг зүйлийг бас ялгаагаас ойлгох юм бол яг уучлал гэдэг бүрэн дүрээ авах хэрэгтэй. Дараа нь уучлалыг бүрэн дүрээ авахд зайлшгүй шаардлагатай зүйл ерөөл байгаа. Ээж аавгаа ерөөх хэрэгтэй юм. Ээж бол бурхны орон явц байхгүй. За тэгвэл ээжийг бол уучлаад тэр байхгүй байсан ч гэсэн байгаагаар төсөөлөд уучлалыг гуй сүнсний хувьд эвлэрэх хэрэгтэй. Өөрөө бас эдгэрэл юм уучлалыг авах ёстой гэдэг. Тийм болохоор ээж аавтайгаа яг энэ талаар ч гэсэн уучлалыг өгөөд ээж аавыгаа сайнаар ерөөх хэрэгтэй. Ямар ч лээс аавч амьд хэн нэгэнтэй хань ажил олоо явж байгаа. Тэгсэн ч гэсэн уучлаад ерөөхөл ёстой. Дайснаа ерөөж ижил чиний зүрх эдгэрэн, чиний зүрх уучлалаас бүрэн дүрэн чөлөөлөгдөнө. Тэгсний дараа өөрийгөө ерөөнө. Ялгааг харж байгааз эхлээд дайснаа ерөөгөөд уучлалыг бүрэн дүрэн өгсөний дараа та өөрийгөө ерөөж болно. Тэгээд өөрийгөө сайн ханижлтай байх, өр хүүхэд нь сайхан байх, өөрөө ч гэсэн гэр бүл зохицлоосон яг сайхан гэр бүл гэрлэлтийг бий болгож байгаа бол энийг бодохоос нааш, энийг шийдэхээс нааш ирээдүйн гэрлэлт чинь сайн байна гэдэг баталгаа байхгүй. Яагаад гэвэл хүн шүүсэн үнтэйг адилхан болдог. Хэзээч би аав шиг аригч үнтэй суухгүй, эсвэл ээж шиг ийм болохгүй, амьдралаа сүрүүлэхгүй, эхнэрээ хуурдаг хүнтэй суухгүй гэвэл энэ хорвоогийн хаанаас яг тийм хүнийг л олдсон. Тийм болохоор уучлал гэдэг нь ирээдүйг чинь хамгийн сайхан болгоход их чухал учраас би ятгаад байгаа, урамшуулаад байгаа. Энийг бүр ойлгож ухаарч аваад дүгнэлт хийгээрэй. Магадгүй тэр нөхөр нь хуураа явцсан нөхөр нь өөр юм ихтэй ч юм уу явсан байж болно. Тэгтэл уучлахгүй юм сэтгэлийн шорондоо байв шүү. Бас нэг талаараа уучлал гэдэг нь бас үйлдэл байдаг. Би нэг түүх ярих гэсэн зүгээр. Нэг залуу ихчээгээ уучлах чаддаг байсан. Түүний амьдралд хийсэн зүйл өөртөө багт нь харьцаж байсан. Тэгээд одоо өөрийнх нь амьдарч байгаа тэр хэв маяг тэр зүйлээс болоод тэр залуу ихчээгээ огт уучлах чаддаг байсан. Харин Библиэлд 70 дахин уучлал 7 удаа уучлах гэсэн зүйлийг хараад тэр залуу шийдвэр гаргасан. Ямар ч байсан би ихчээгээ 70 дахин 7 удаа уучлах юм байна. 490 удаа уучлах юм байна. Тэгээд энэ зүйлийг үйлдэж эхлэхээр шийдсэн. Тэгээд ихчээгээ юу яасан гэхээр уучлахын тулд нэг алхам хийсэн. Ихчээгээ байгаа чигээр нь хүлээж авахар шийдсэн. Энэ шинч байсан миний ихч. Тийм ээ, байгаа чигээр нь асуудал руу биш яг мөн чанар руу нөгөө ихч рүүгээ харсан. Тэгээд энэ бол миний яхарахгүй ихч. Миний чигээр нь хүлээж авсан. Тэгээд уучлж эхэлсэн. Тоолоод байсан. Сүүлдээ тоогоо алдсан. Дараа нь тэр залуу юу мэдэрсэн бэ гэхээр
байр шил өөрчлөгдсөн байсан. Одоо уучлж чаддгүй байсан бол харин дараа нь эгчийгээ уучлахгүй байж чадахгүй болсон байсан. Тийм. Тэгэхээр энэ зүйлийг тэр юу гэж хэлэх гэсэнгүй л охинд юу гэж өгөх гэсэн бэгэл уучлал бас шийдвэр байдаг юм. Бас үйлдэл байдаг юм аа. Тийм. Хэцүү байдаг. Гэхдээ Библиэлд нэг гайхамшигтай үг шүү дээ. Цөхрөлтгүй орлого найдварлыг туршлагыг дөрвүүлдэг. Туршлагын найдварыг бий болгоод найдвар бол эзэж готрол дөрөгдөг үг. Тэгэхээр ми оролдоод үзэх хэрэгтэй байна. Цөхрөлтгүйгээр тэгээ шийдвэр гаргаад тэр шийдвэр дотор цөхрөлтгүй яваад үйлдэл эхлүүл яг нь өөртөө байгаа нэг хэрэггүй илүү авч хийж чадах юм байна. Тэгээд ирээдүйн амьдрал руу яах вэ? Шал огт өөрөөр орж чадах бол байх нь шүү дээ. Нэрээ бас та дээрээ сонссон чи энэ охины хувьд уучлалцсан арай амарч юм шиг. Яагаад гэвэл энэ бүхэн удаан үргэлжлэх юм шиг хизээж дуусахгүй юм шиг санагдаж байна. Их зовиртой байна. Бодоод үзэн ядах тусам надад үнэхээр хэцүү байна гэж. Тэгэхээр мэдээж өөрт нь л илүү одоо шаналлыг өгөөд байна шүү дээ. Гэхдээ бас нэг юм асуулт байна. За уучлалаа гэж бодож. За магадгүй миний хувьд хин нэг намайг гомдоогоод миний одоо өнгөрсөн амьдралын турш би магадгүй 25 одоо энэ эмэгтэй хувьд 26 7 настай хавцаа байгаад байна л да тооцоолоход. Өнөөдрийн хүртэл миний амьдралд тэр хүний миний надад хийсэн буруу зүйл нь намайг зовоож ирсэн. Гэтэл тэр хүний яг уучлаа гэд шийдээд ингэсэн ч гэсэн тэр хүнийг яг надад өвтгөжсэн тэр жоохон ч гэсэн өвдөлтийг тэр хүнд үзүүлмээр санагдаад ойлгуулмаар санагдаад ихгүй бол сэтгэл амрахгүй байгаа ч юм шиг ийм мэдрэмж байдаг штэ. Юу асуух гээд байна гэхээр өөрийг нь одоо жишээлбэл өөрт нь муу зүйл хийж өөрийг нь өвтгөж зовоосон хүнээс хариугаа авна гэдэг юм ихээр зүг ойлгох юм ба. Яагаад энийг асууж байгаа гэхээр зарим хүн хэлдэгэлдээ зүгээр орхичгоо бурхан наадахыг чинь хариуг нь аваад нөгөө хувь заяагаар шийдчихдэг юм аа ч гэдэг юм уу тийм ээ. Эсвэл зарим нь өстой чи чамаа яаж зовоосон тэрнгээр нь өөрт нь маханд нь ойлгуулад үг тий хорыг хороорч гэдэг юм нэг ийм юм яриад байдаг. Тэгэхээр бусдаас хариугаа авах бас нөгөө нэг үс санах гэдэг юм бас энд ороод явчих байгаа л да. Тэгээ том гэлтгүй бас жижиг зүйл дээр ч гэсэн бас бид нар ийм үйлдэл үнэхээр амьдралдаа хүмүүс хийдэг штэ. Тий, өшөө авалт нь минийх юм а гэж бурхан хэлсэн Библиэлд. Өшөө авалт нь минийх. Та нар өшөө авах эрх мэдэл бол та нарт байдаггүй юм а. Тийм болохоор бид нар орхисон илүүдээр өс ханзан дотроо би өөрөө хөтөг байхгүй. Өөрөө алдарчин болдог. Яг хоо биеэр үлдээгүү ч гэсэн сэтгэл дотроо бол хүн алж эхэлдэг байхгүй. Тэгэхээр хүн юу тарснаа хурааж аана. Тийм болохоор хэрвээ та дайснаа уучилж өршөөх юм бол тэрийг л хураа. Харин үзэн ядал хорсол тарих юм бол тэрийг л хурааж аана. Төмөс тарчаал дуун авдаг хүн байхгүй шүү дээ. Тийм болохоор өш хонзон, өшөө авалт хариугаа авна гэж бодох нь ер нь уур бухимдлаа үзэн ядах хорсол яг ерөөсөө сөрөг энерги шүү дээ. Сөрөг ирч хүч. Тийм учраас сөрөг ирч хүч хүнийг ерөөсөө л устгадаг. Хүний хүчийг бардаг. Хүний хамгийн ажилдаа юм өөр зүйл зарцуулах энерги ирч хүчийг тэр муу зүйл чинь сороод авчиж байгаа байхгүй. Тийм учраас энерги ирч хүчээ шал дэмий юм бодоод хамаг стрессээ барж ийсэнд орвол ерөөсөө юу сайхан юу тааламжтай тэр бодлыг л байлах. Үс ханзал бол бодол санаанд байдаг, сэтгэлгээнд байдаг зүйл. Тийм болохоор оюун бодол юу байлгах хэрэгтэй гэж ерөөсөө л юу бодсноо л та авдаг. Тийм сайн сайхан зүйлийг л оюун бодолтой байлгасан дээр үс сонзон бол авч болж чадахгүй. Харин бурхан авах юм бол харин бурхан авсан шиг аавна. Өршөөхөө өршөөн шийдэх нь хайрлахаа хайрлна. Харин би тэр хүнийг 24 цаг дагаж яваад би өшөө авч чадахгүй. Харин би өөрөө өшөө авах гэж байгаа тэрэн дотор өөрөө унаад ч юм уу дуусах. Харин тэгсэнд орвол бурханы гарт өргөцсөнд бурхан угаасаа шудрах. Тэгээд 50 орхисон илүү амар сэтгэл зүйн хувьд ч сүнсний хувьд ч юм ах хувьд харилцааны хувьд ч гэсэн та эрүүл байж чадна. Тэгвэл тэр хүн нэг удаа таныг гомдоосон, таныг зовоосон, хоёр дахь зовоох хэрэггүй. Харин хоёр дахьыг бол та сонгож байгаа байхгүй. Гомдсноор үс санснараа үс хариу авах гэж оролдох хэрэггүй. Яагаад гэвэл хүн өөрийнхөө ухсан дөхөнд өөрөө л ундаг. Хэдий би одоо сургуулаа төгсөөд хүнээс гар харахгүй амьдарч байгаач гэр бүлтэй, эр нөхөртэй болж чадаагүй л байна. Эр хүнд итгэхээс айдаг. Тэгээ энэ охины хувьд болохоор зөвхөн яг нэг асуудал руу хараад байгаа. Гэтэл нөгөө хүнийг яг хүн гэдэг талаас нь харах гэж хүн штэ махтаа тийм ээ. Би оргинизмд оюун ухаантай энэ хүнтэйгээ хуваа ингээ яг нүүр тулн уулзаа ярилцахад тэр хүний охины бодож байгаа шиг тэр хүн тэгж бодож явсан байна уугүй байна уу тийм ээ. Өөр. Тэгэхээр яг 2% хүн маань хөвчлээд яг нүүр хилэн таланг уулзах нь аяг гэж байна. Яг ингээд нүд нүдэ хар суугаад уулзаад
бүх асуудлаа шийдэх ямар юмд тийм ээ. Тэгжээ зүрх сэтгэл нь ариусаж тийм ээ доторх нь ингэж цэвэршиж гарч ирэх боломжтой. Тэгвэл бид нар чинь тэр ингээл бодоол асуудлаа хараад л яваад байх юм бол энэ охины үед хүмүүс гомдсон болгоныг өөр лугаа хамаж хийгээд ивэл та хогийн сав биш шүү дээ. Бид нар хогийн самд хамаг хэрэггүй хог навчнуудаа л хийдэг. Тэр ингээд хадгалж дарж байгаа нэг өдөр тагийг авахар яадаг. Өрөөгөр нэг гэрээр нэг аимшигтай өнөр өнөртдөг. Яг тэр шиг хүн маань дотоод зүрх сэтгэл рүүгээ гаднаас хэн нэгэнд гомдсон гомдлууд ингэж хураагаад байх юм бол тэр нэг хизээ нэг өдөр дэлбэрэхдээ хүний амьд хүрэх боломжтой. Эцэст өөрийнхөө амьд ч хүрэх боломжтой байхгүй. Өөрийнхөө дотоод зүрх сэтгэлд байгаа тэр муу болгон гэсэн тэр хоромтлогдож байгаа болгонуудыг тавьж өгөх нь аюул чухал. Тавьж өгснөөр хүн яах вэ? Аюул чөлөөтэй, эрх чөлөөтэй байдаг. Тэгэхээр бид нар бас хэрвээ энэ охины дотор ингээд яг энэ зүйлийг өөр дээр хатгаад ингээд бариад тест тэрнээс боллоо гэд одоо магадгүй аав нь өөр хүнтэй амьдраад тийм ээ сайхан амьдраад гоё юмж байгаа юм шиг мэдрээдээ ээжийг нь тийг сайхан амьдруулаагүй өөр хүнтэй инглээ гэд тэр бодлуудаар өөрөө хийсвэр сэтгэлгээгээр ургуулan бодоод уламл цаашаа муу зүйлийг ургуулan бодоод л ингээд үр хүндтэй болгож явсараад тэр болгоныг өөр дээр хураагаад байгаа. Тэр байдлаар өөрийнхөө амьдралыг одоо болохгүй байх, бүтэхгүй байх. Тэгээд одоо эрэгтэй хүнээс айдастай болсон тийм ээ. Эрэгтэй хүмүүс итгэлгүй болсон байна. Энэ яаж нөгөө орон зайгаа хайраар биш муу зүйлээр дүүргээд байгаа учраас тэр нь нөгөө ямар юмд хүрэхэд хаалт болдог. Цаашаа алхах боломжгүй болгоод байгаа байхгүй. Харин хэрэн босгож ирээд байгаа. Тийм болохоор аль болох тавьж өгөөд л зүгээр сул чөлөөтэйгээр амар тавина. Өөрөө сая манай байсгийн хэлдгээр тийм ээ. Бурхан өөрөө үнэхээр бүх зүйлийг шийднэ. Харин эзэнд өргөх хэрэгтэй. Надад ийм асуудал байна. Би энийг яаж шийдэх вэ? Гээд өгөхөд бүх асуудал шийдэгдэх боломжтой. Хэдий өнөөдөр ингээ харахад ганцаараа юм шиг ах нь ч бас архинд орцсон тийм ээ. Аав нь ингээд өөр хүнтэй амьдраа явуулсан. Ээж нь маань асуурсан. Энэ охины хувьд бол маш их ганцаардмал байгаа. Тэгээ энэ асуудлаасаа болоод би яаж гарахаач мэдэхгүй аргаа бараа бидэнд хандаа загтал бичсэн байгаа. Зөв өнөөдөр ингэж хандаа загтал бичиж байгаа арга нь маань илүү чухал тийм ээ. Ингэжээж энэ дотоод асуудлаас гарцаа олж авна. Яг ингээ гарч байгаа гэж бид нар хэлсэн ч гэсэн тэр хүүхэд бас тухайн асуудалд нь хөвчлөөр уулзгаа те ямар асуудал байна арай өөрөөр байж болно. Гэхдээ бид нар бол чиглүүлж өгнө тийм ээ. Тэгэхээр бидний чиглүүлсэн чиглүүлгээр зөв алхах юм бол энэ охины амьдралд илүү сайн үр жимсүүд гарах боломжтой. Тэр өөрийгөө зовоох байж та одоо би хүнтэй сууж сайхан амьдрмаар байна гэж бодож байгаа мэдээж те залуу хүн. Тэгэхээр тэр сайхан амьдрахын тулд аз жаргалтай байхын тулд өөрөө л их аз жаргалтай байх хэрэгтэй. Өөрөө л амар тав амьдрах гэсэн. Тэгжээж амьдралаа маш сайн аз жаргалтай сайхан байх боломжтой байхгүй. Тэгэхээр бас Библиэр юу гэж хэлсэн байдгүй би чамайг хизээч орхихгүй гэж хэлсэн байдаг юм гэсэн. Тэгэхээр өнөөдөр чи ганцаараа байгаад аав чинь орхиог хүнтэй суугаад ах чинь хүнтэй архинд ороод чи тэр хүнийг зөөгээд ээж чинь насураад ингээд хэцүү ганцаараа ингээд өрөлдсөн бүгд орхигдсон байгаа. Харин мөнхийн эзэн бол чамайг хизээч орхихгүй. Үргэлж чиний дэргэд байгаа. Одоо ч чиний дэргэд зогссоор л байгаа. Яагаад гэвэл чамайг сонгоцсон учраас харин чи өнөөдөр харах эзнийг таньж мэдээгүй байгаа бол бас эзнийг таньж мэдхийн тулд бас эзэн лөө эргээрээ гэж би бас илүү охиныг бол урамшуулмаар байна. Тийм ер нь үзэн ядалт гэдэг атаархал уур хорсол гэдэг бол хүний нөө төсөөлөл дотор амьдруулаад байдаг байхгүй юу. Төсөөлөлт өөрөө тэр зүйлийг үзэн ядалцсныхаа хэрээр өөрөө тэр зүйлийг бий болгочтой. Төсөөлөл дотор одоо намайг оруулах ингэн одоо тэр хүн тэгж амьдарч байгаа намайг харах юм бол нулимаад өнгөрнө. Эсвэл намайг харахлаар л үзэн ядаг өөрөө бөөн төсөөлөл бий болгож яваад байдаг. Тэгээ тэр зүйлээсээ хүн салхаа болчдөг. Би танараас 10 секундын гомоор бүгдөө яг 10 секунд нүдэ ханаад нэг зүйл бод. Тэгтээ амттай нэхгүй улаан алимны тухай хэдүүлээ бодохгүй. 10 секунд ч бүгдээрээ тийм. За юу бод. Юу бодов? Тэр зүйлийг бодоод байгаа юм. За тэгвэл бид нар тийм амьдрал болохгүй гэдэг зүйл маань улам бодогдоод байдаг. Энэ зүйлийг бид нар яад авах вэ? Сая бид нар хэрвээ улаан алимны биш өөр тэрнээс өөр зүйлийн тухай бодож илүү сайхан зүйлийн тухай бодож чадсан бол энэ зүйлийг орхиж чадна да. Тэгвэл бид нөгөө асуудал руугаа үзэн ядалт руугаа хараа чиглүүлэхш харин өөр зүйл рүү яг бодит өөр зүйл рүү чиглүүлмээр байна л да. Ингэж л бид нар уучлж ингэж л бид нар муу зүйлээс ангид явж чадна да. Ингээд ээж аав хоёр маань хар нялхаас минь хэрцүү суулгаж гигэн сайхан хүүхэд насыг минь сүйтгэсэн юм. Үүгээр миний зовлон дуусаагүй. Энд бол хүүхэд байхад нас аав ээж хоёр ингээл үл ойлголцоод тэр нь урган ургасаар томорсоор байгаа л өнөөдөр ийм асуудалд хүрэхчээд байна шүү дээ. Тэгэхээр эцэг эхчүүд бас мэдээж хүн те амьдрал аваад явж байгаа хүмүүсийн хувьд хоорондоо муудалцахгүй зөрчилдөхгүй гэж мэдээж байхгүй. Гэхдээ зарим тохиолдолд харамсалтай нь зөвхөн тэр хоёрын асуудал мэтээр
хүүхдүүдээ чүлээ огоороод тийм ээ хоорондоо ингээ ширүүн тэмцэл өрнүүлээл муудалцаад ингээ явдаг. Гэтэл яг энэ жижиг том аливаа марган асуудал нь хүүхдэд их сөргөөр нөлөөлдөг тийм ээ. Цагаан харилцаа, ирээдүйн амьдрал төлөвшөлт нь маш их сөргөөр нөлөөлдөг. Харамсалтай нь бас тэр болгон бид нар анзаарч бас хүлээж авдаггүй мэт санагддгийг. Тэгэхээр энэ тал дээр бас зөвлөөч зүгээр товчхон асуухад хэрүүл тэмцэл ихтэй айл гэр бүл төссөн хүүхэд төлөвшөөд ямар одоо дутагдaltaй ч гэдэг юм тийм ээ. Ийм байдлаар өсдөг юм байна. Энийг бас гэр бүлүүдэд илүү том хэлэх зүйтэй ах гэж бодлоо. Тийм. Тэгэхээр гэр бүлүүдэд өсөж байгаа хүүхэд гэдэг маань те одоо аав ээж хоёр байна. Тэр дотор хамгаалуулж өсөх үүрэгтэй те эрхтэй байдаг. Гэтэл эхнэр нөхрөөдөө хооронд бол мэдээж асуудал. Хоёр хүн хоёр талаас тус тустай амьдарч байгаад ирээд нэгдээд нэг гэр бүл болоод амьдрахад дунд нь зөндөө асуудал үүснэ. Энийг нэг болгож нэг дүрм дотор оруулж нэг гэр бүлийн дүрм шинээр зохиож амьдрахад бас тодорхой хэмжээний цаг хугацаа шаарддаг. Гэтэл энд байгаа эхнэр нөхөр хоёр маань ямар нэг асуудлаас болоод маргаад хоорондоо асуудал үүсэх үед мэдээж маргаж болно өөр хүүхдүүдийнхээ дэргээд эргээд маргасан ч гэсэн хүүхдүүдийнхээ нүдэн дээр эргээд эвлэрдэг байх хэрэгтэй. Энийнээсээ уучлалт гуйдаг байх хэрэгтэй. Тэгэхээр тэр зүйлийг харж байгаа хүүхдүүд яаж юм бас ингэж маргаж болдгийм байна. Гэхдээ бас эвлэрээд энээс уучлалт гуйх ёстой юм байна гэж хүүхэд маань харж айгүй их зүйлийг сурдаг. Ялангуяа бага насны хүүхдүүд бол маш их хар сурдаг. Яг орчноосоо байга орчноосоо хар сурдаг учраас хүүхдийн нүдэн дээр бид нэр зөв үйлдэл хийж ирээдүйн хүүхдэд зөв үйлдэлийг дагуулж дуурайх нь те хоорондоо харилцаа маань зөв байх хэрэгтэй. Мэдээж маргаан байж болно, уур бухимдал байж болно, тэн дунд цохоо нүдэн байж болно. Харин тэр болгоно үгүйсэхгүй. Гэхдээ тэрний дараагаар уучлаараа нэг уучилдаг, тэрвэрдэг тийм ээ. Одоо ийм болчлоо. Хүүхдүүдийнхээ нүдэн дээр харуулж байгаа. Хүүхд ингэж болд юм байна. Энэ нь буруу, энэ нь зөв юм байна гэдэг. Тэн дотоос ялгах чадвар маш сайн болж өсдөг байна. Дээр үед манай Монгол аав ээж нэртэй Монгол үндэстнүүд ер нь хүүхдийнхээ дэргэд маргалддаггүй байсан шүү дээ. Эсвэл хүүхдүүдээ гаргах юм эсвэл өөртөө гарч яваад тийм ээ. За хоёлаа дараа нь тооцоотой шүү ч гэдэг юм. Иймэрхүү байдлаар нэг өвдлээрээ өөрийнхөө харцаараа нэгэнтэйгээ ойлголцоод дараагаар нь асуудлуудаа шийддэг. Одоо манай монголчууд ч гэсэн бас тийм зөв одоо голдролтой тийм ээ зөв бас харилцаатай тийм гэр бүлүүд байна. Бас зөвлөгөө авч байгаа хүмүүс дунд уцаар асууж байгаад бид нэр ийм байдаг юм аа гэд сайн зүйлүүдийг бас бид нэрт ярьдаг. Тэгэхээр бас бид нэр бас хүүхдүүдийнхээ дэргэд аль болох муудалцахгүй байхыг хичээхэн зөвлөдөө. Ер нь аль болох хичээхгүй хичээж дараагаар нь тийм ээ эсвэл нэг тустай ойлоо байгаад хоёул ийм асуудалтай нэгээ болио. Ингэж хүүхдүүдийнхээ дэргэж болохгүй гэж хоорондоо ярилцах нь айгүй чухал. Библиэлд цагийг авар гэж байдаг. Явраа нэг маргаантай асуудалд за болио. Энийг дараа шийдэе гэж хэлдэг. Тэр үедээ тэр хурцтмал байдлыг намжааж чадвал дараа тэр зүйл аяндаа үргэлжилнэ гэж байдгүй. Тэгээ дараад нь юу гэхэлэр зэрэг эргээд инг 50 замаар шийдвэрлэх гарцыг олж хардаг. Хоёр жиргэд хүүхдийнхээ дэргэд хитрхи их маргаад эхлэх юм бол бага насны хүүхдүүд өөрсдөө буруутгах эхэлдэг л дээ. Энэ зүйл надаас боллоо. Энэ зүйл би л буруутай. Үргэлж ийм мессежийн дунд үргэлж ийм зүйл байсан хүүхэд том болоод яадаг хүүхдэр зэрэг бүх зүйл дээр альва зүйл болгон дээр өөрийгөө буруутгах чийдэг хүүхэд болчихдээ. Тий, надаас л мөхцөл болдог би л азгүй хүн. Би л юм гээд нэг хэсэг хүүхдүүд бол тэгээ бүр гутралд ороод ганцаард ороо явцдаг. Нэг хэсэг хүүхэд нь бол тэрний эсрэг өөр үйлдэл зан үйл тогтдог. Сайн хүн болохын төлөө гэдэг тийм дон үүсдэг. Ямар нэгэн байдлаар би сайн хүн болохын тулд бүх зүйл аяал би сайн хүн болохын тулд ингэсэн би энэ зүйлийг ингэсэн би ингээ сайн хүн болох гэдэг нэг тийм зүйлийн төлөө би сайн байгаад хахад энэ хүмүүс яагаад намайг ойлгохгүй бас л нөгөө ойлгодгүй ертөнц. Өөрөө хүмүүс сайн зүйл хийгээд байдаг. Багтаа нөгөө дандаа юмыг хэний нэгний маргаанчилж өөрийгөө буруутгахаас урцсан хөхт бол дараа нь сайн зүйл хийхин сайн гэдэг магтаал олохын тулд тэр зүйлийг хийх гэдэг болчтой. Ийм ойлгомжгүй байдлууд хүүхдүүд их нөлөөлдөг болдог байхгүй. Тийм учраас хэрвээ маргалдвал яг алтайгийн хэлдгээр хүүхдүүдээ дэргэд маргалцсан бол хүүхдүүдээ дэргэд эвлэр. Тэгэхээр зэрэг хүүхдүүд юу энэ дундаас юуны гол үн цэнийг олж харна. Ер нь ямарваа нэг үйл ажиллагааны үн цэн төгсгөлтэй л байдаг. Магадгүй ямарваа нэг зүйлийг хийх гээд хоорондоо маргалдсан бол дараа нь эвлэрээд уг асуудлыг шийдэхэд хүүхэд юу гэж ойлгох вэ? Энэ зүйлийн төлөө хийсэн юм байна. Тэгвэл энэ зүйлийг маргалтгүйгээр ингэж хийж болох л байсан байна гэдэг гарцыг олж авах байхгүй. Энэ зүйлийг хараад өсч байгаа хүүхдүүд өөртөө нэг өөрийгөө үнэлэх үнэлэмж нь алга болчихдээ эрдээс айгүй хүн цэнийг өгөөр өөрийгөө айгүй буруутгадаг. Тэгээ энэ өөрийгөө дорд үзчихэдэг. Тэгээ энэ үзэл маш их хамгаалц учраас тэгээд амьдрал дээр гараад ирэхээр ямар нэг ажил аваад хариуцаа хийхээр би чадахгүй гэж дандаа хойшин суудаг. Тэгээ би зориггүй хүч чадалгүй болчихдээ үндсэндээ өөрийгөө мохож хойш татаад би чадахгүй би болиг дандаа юм болгоноос өөрийгөө хойшин татчихдаг. Тийм ер нь зодтолттой гэр бүлээс төрсөн хүүхдүүд их тайван бос. Зүгээр эхийн эвлээд байхад нь л ээж хоёр үзэлцэд тэ зодтолдог байхад л урагт нөлөө үзүүлчихэж байгаа байхгүй. Тэгвэл яг ингээ бүр нүд дээр харж байхад нь
зодтолтно гэдэг маань угаасаа хүүхдэд бол маш том шарахыг өгдөг. Маш их айдастай. Хүний үүдээс өөрийгөө ч илэрхийлж чадахгүй. Тийм болохоор аав нар ээж нар ч гэсэн хүүхдүүдээс уучлалт гуйж сурах хэрэгтэй гэдэг. Том хүн ч гэсэн алдаа хийдэг гэдэг хүүхдэд ойлгуулах. Том хүмүүс л одоо миний аав ээж бол хамгийн мундаг, хамгийн лагер гэж хүүхдэд бодож байгаа. Гэтэл алдаа хийнгүү тэрийг залруулах юм байдаггүй, засаж хэлэх юм байхгүй учраас хүүхдүүдийн дотор нэг юм гайхсан ойлгомжгүй зүйл үүсэж байна. Тийм болохоор аливаа асуудал дээр өөрийнхөө хариуцлага, өөрийнхөө алдаа гэдэг юм ухаарч чадахгүй. Нөгөө ингэх ёстой юм шиг явандаа зөнгөөрөө шидчих юм шиг хариуцлагагүй байдал бий болдог. Тийм болохоор аав хэрвээ эхнэрлүүгээ дуу өндөрсгөөд ч юм уу, гар үрсэн ч юм уу, орилсон ч юм уу, ууралсан хүүхдүүдийнхээ хажууд янз бүр болсон бол хүүхдүүдээсээ тий сууж агаад за аав нь одоо тийм тий тайвширсны дараа ч юм уу, эвлэрснийхээ дараа хүүхдүүдээсээ бас уучлах уух юм орхитуулж болохгүй. Би дөнгөж 1-р ангид, ах маань 5-р ангид байсан юм. Ээжийг шөнийн ээлжнээс ирэхэд аав гэртээ эзгүй байж, тэгээд ажил дээр нь очтол аавыг өөр хүүхэнтэй байхыг нь харсан гэсэн. Ээж гинэт биеийн муудаж, эмнэлэгт хэвтэж ах ирэхээр очиход аавд чинь өөр хүүхэн байдгийн байна. Би яах вэ гэд маш их гомдолж уйлсан гэсэн. Энэ загтал дээрээс харахад бол ээж их алтай нэг буруу юм хийсэн. Юу гэхээр нөхрийнхөө харж байгаа байдлыг харангуйтаа том хүүдээ хэлээл. Том хүүхд чинь хүүхд шүү дээ. Таны найз биш. Таны зөвлөгч биш. Өөрөөр хүүхдээ шууд өөрийн төвшөнд аваачингуудаа стаф чинь гэсэн гэл аав нь муулаад тий танаа аав ингэсэн гэл том үний ярихгүй юм чинь. Том аав ээж хоёр хоорондоо ярих хэвээр юмыг хүүхдэд хэлээл, ахын дүүтэй хэлээл тэгээл шууд аавын эсрэг дайн босч байгаа байхгүй. Аавын үл хөндлөх байдал бий бол. Гэхдээ аав бол алдаа засгаж оролдсон харагдчихээн. Хамаг өрийн төлөлөө тий байдгаа юус тий сүулдэ зөвхрөөд тэгээд яг тэр нөгөө адилхан болж байгаа адилхан архинд орсон байдлыг зураг захиан дээрс харагдчихж байгаа. Тийм болохоор ээж аав нар хүүхдүүдтэйгээ шууд асуудлаа яриад стаф чинь эсвэл ээж чинь гэж болохгүй. Энэ таны тий хүүхэд болохоос биш, найз чинь биш. Өөрөөр хүүхдээ шууд том хүний ачааг өрүүлчихэж байгаа. Том хүний ачааг өрүүлсэн учраас хүүхэд тэр ачааг аваад эргүүлээд тэр хүүхдээ тэр байдал дотор самуурчж байгаа юм чи яах юм. Том хүн шиг энийг шийдчихгээл аавынхаа үдээс юу ч хэлж чадахгүй, аав ээжийг эвлэрүүлж чадахгүй. Энэ чи өөрөөс нь хэтэрсэн зүйл байхгүй. Тийм болохоор хүүхдүүд чинь аав архиулаа, асуудал тарилаа, хүүхд дээр очиод энийг яриадаг гэсэн үг биш. Яриадаж болохгүй. Нас нь бас биш байна. Энэ чинь жоохон хүүхдүүд байх чинь яриад тэгдэлдээ болчмангүйгээр шууд ингээ яриад. Гэтэл хүүхд чинь гинэн цанилах юм болохоор бүх юмыг ингээ амар хүлээгээд авдаг. Нэг жижиг юмыг уулын чинээ болгоод бодоод тат. Тийм учраас аавын талаарх бодол судалдаг. Өнөөдрийг хүртэл аавын талын бодол. Тэгвэл аавтай ямар харилцаатай байсан гэдэг чинь нөхөртэй ямар харилцаатай байсныг шийдэж байна. Тийм болохоор ирээдүйд нөхөртэйг бол яг аав шиг харьцнаа л гэж яг ийм зураг харагдаад байгаа байхгүй энэ захааны эзэн дээр те. Тийм болохоор энэ их ноцтой бөгөөд аюултай. Тэгвэл яах юм ахаад та хоёрын харилцаанаас хүүхдүүд чинь шархална. Тэгэл ахаал нөгөө нэг циркл чинь дахиад явж байгаа. Энэ чинь удамшаа явчихж байгаа. Тэгвэл энэ удамшлыг зогсоохын тулд энэ өнөөдрийн бидний бас ярьж байгаа зөвлөгөө бас их чухал байгаа. Ирээдүйд чинь илүү дэм болчих, тус олчих зүйлийг бид нар өөрийнхөө сэтгэлээс гаргаж ярьж байна. Хүүхдүүдээр очиж хэлнэ гэдэг маань одоо яг саяны Вайсагийн хэлдэг асуудал болж байна. Гэтэл зарим за хүүхдүүдтэй болоод арай дээр болгож бас муу алдаад алах юм хийдэг. Энэ маань юу гэхээр зэрэг ижил төстэй яг ижил зовлонтой байгаа хүмүүстээр очиад яриад байгаа юм. Тэгэхээр ижил зовлонтой байгаа улсууд нэг асуудлаас гарах ус өөрөөсөө асуудал дотор байгаа учраас яг бие биенийхээ шарахыг сэтрээхээс өөрөөр хэдрэхгүй. Хамтдаа ойлно. Тэгээд өөрөө ямар асуудал гаргаад асуудал руу тэр зүйлээ зөвлөнө. Тэгэхээр зэрэг тий юу гэхээр зэрэг арай өөр орчин сонгох хэрэгтэй. Хүн алдаа гарна хэрэгэнд ойрны амьдрал бид нар юу гэхээр гэм нүгэлд хорвоод амьдрч байгаа учраас биднэрт алхам тутамд нэг юм алдаа байна. Огт алдахгүй амьдрахгүй шүү дээ. Тэгэхээр тэр алдаагаа гарвал яаж гадагш болох вэ? Хинд хизээ хаана яаж очих тийм ээ. Энэ зүйлийг илүү сонгож гарах гарцаал илүү сонгож явах хэрэгтэй юм да. Одоо энэ захидлын эхнэр нөхөр хоёр шиг тий одоо ажил дээрээс оройтсон байхад өөр эмэгтэйтэй байсан. Тухайн үед тэр хүн ямар шалтгаанаар тэр эмэгтэйтэй байсан тодорхойгүй тийм ээ. Зөвхөн нэг хараад ажлынх нь хүнж байсан байж болно. Эсвэл одоо юу ч байдгийг одоо тиймэрхүү асуудал тухайн үед тэр хүн яг тэрийг харангуудаа шоконд орж өөрөө өөрийгөө хамгийн сүүл тэр асуудлуудаас болж ингэж өөрийгөө зовоож явж байгаад
одоо өөрөө ингээд маш их хэцүү. Тэрнээс нь болоо хүүхдүүд нь бас хэцүү асуудалд орж байгаа шүү дээ. Харин тухайн үед эхнэр нөхөр хоёр ямар асуудалтай байсан ч өөр эмэгтэйтэй байсан. Учир шалтгааны ярих гэрэхтэй нэгэндээ бас ийм учир шалтгаантай юм а би тэгээд оройтолоо ч гэдэг юм а тий. Нэгэндээ илүү бас ингэж итгэж одоо санаа зовлтгүй шүү ч гэдэг юм зөвөр ойлгуулж хэлэх нь айгүй чухал та бас тэгээд тий альва тохиолдолд тэгэхгүй л байдлаас болж одоо манай гэр бүлүүд ихэнх нь одоо салж сарнж нэг харддаг. Тэгээл тиймэрхүү л жоохон оройтохоор чи өөр эмгтээтэй байсан уу, өөр нөхөртэй байсан уу? Нөгөө хийсвэр сэтгэлгээгээр л хардаж эхлээд байдаг. Төсөөллүүд нь бий болж нөгөө хардалт явагдал тэрнээс болж бүр салхтай хүрдэг. Ийм гэр бүлүүд одоо сүүлийн үед айгүй олон байгаа. Тэгвэл загтлыг үзээд бас нэг энэ дээр айгүй шаналж ирсэн. Тэгээд өшөө тодруулж бас та бүгд асуу гэж бодож байсан л та. Тэгээд энэ дээр загталт надад хүүхэд нас гэж байгаагүй тийм ээ. Аав маань бидний хүүхэд насыг бол үгүй эсэн. Ингээд эндээ маш их сэтгэл дундуур байгаа байдал ажиглагдчихсэн. Тэгээд хүн болгон хүүхэд байдаг шүү дээ. Өнөөдөр хүүхэд насыг тухайн одоо энэ охин дээр жишээ авахад хүүхэд нас нь үнэхээр тийм хангалттай жаргалтай байгаагүй ч юм уу ийм байсан учраас өнөөдөр энэ сэтгэл хангалуун бас амьдрал амжилтгүй аз жаргалгүй амьдрал үргэлж ажиллаж штэ. Энэ дээр бас яаж томчууд анхаармаар юм шиг үнэхээр заримдаа бид нар ажил амьдралын стрессээс болоод хүүхдүүдээ огоордоггүй заримдаа үнэхээр яг зэмлэх үедээ л тэдэртээ тулж харсдаг ийм байдал бас байдаг юм шиг. Энэ охины дөнгөж нэгдүгээр ангид байсан гэж байгаа шүү дээ тэр асуудал тий. Тэгэхээр хүүхэд насны одоо үндсэндээ нэг 7-оос 13 нас оролцоогоор тий энэ насанда маш их нөгөө шарахыг авдаг үе байхгүй. Энэ насанда харж үжид туулсан юм нь бол амьдралд нэрөөс ингээд бат суурьтай тогтцдог. Тэгэхээр манай эцэг эхчүүд маань бас бид нар нэрөө хүүхдүүдээ бас эцэг их гэдэг утгаараа нөгөө төрөмгийлж дандаа ингээд доошоо дарж би эрх мэдлэр ингэж харьцдаг. Гэтэл бас зарим үед бол тийж эрх мэдлэрээ харьцаж болно. Гэхдээ зарим үед охиныг сонсох хэрэгтэй байхгүй. За миний хүүд өнөөдөр юу тулгамдаад байна. За яг чиний дотор юу бодогдож байна? Нийттэйгээ хаваалцааж, аавтайгаа хаваалцааж. Гэтэ манай Монгол ээж аав нар энийг ярихдаа ер нь их хойрог байдаг. Тэр нэг дутуу. Бараг чи яаж яана гэхээс илүү чи тэгсэнгүй гэдэг зүйлийг маш их гэрэгдэг. Тэгэхээр бид нар бас одоо бас нийгэм маань өөрчлөгдөж байгаа тийм ээ бас өөрөө өөр болж байгаа үед бас хүүхдийг сонсох хэрэгтэй. Тэгээ хүүхдийг сонсоод таны охин таны хүүний дотоод сэтгэлд ямар асуудал байна. Хүүхдээ сонсоогүй гэж миний хүүхд тэгээд байна л гээл янз бүрийн юмар дайрч доромжилдаг загнадаг тийм саяны хэлж чиний хэлдгээр одоо нэг буруу юм хийх үед нь л дотносож ирээл загнаад ундаг. Харин тэр хүүхдийг босгон байгуулахад бол урамшуулах хэрэгтэй. Мэдээж тэр хүн алдаа хийж болно. Харин миний хүү энийг алдчихлаа. Харин дараагийн удаа ингэж хийгээрэй. Бидний хэлж байгаа хийж өгч байгаа арга нь буруу байдаг гэж аавад. Одоо чи тэгсэнгүүгээ шууд хэлэхээс үл миний хүү ихтэй болж ин л энэ л да хийж байна. Гэхдээ энийг ингээ хийжүүл илүү сайн болох хэвээр. Чи дараагийн удаа ингэж хийгээрэй гэд ингээд хэлчих юм бол хүүхэд нэрээ арай өөрөөр сэтгэхэд хийх боломжтой болдог. Гэтэл яадаг вэ гэхээр чи наа чи буруу хийчлээ болохгүй ан чи. Дандаа ингээ загнахаар би ямар ч сэтгэлгүйлээд яаж хийсэн ч тэр хүүхд тухайн үед тэр хүүхд өөрийнхөө сэтгэлээр л өөрийнхөө чадварын хэмжээгээр л хийж байгаа ш ямар юм. Тэгэхэд би ингээ хийгээд байхад ээж минь аав минь үнэлэхгүй байгаа учраас надад дахиад хийх юм сонирхолгүй болдог. Дахиад тэр ажлыг хийх, дахиад тэр юмыг цаашаа өргөжлүүлэх, бодох, сэдэх тийм юм нуунчдаг ердөөсөө. Тийм болохоор аль болох хүүхдийг өргөмжлөө. Буруу байж болно. Харин эн чинь буруу байгаа учраас миний ингэж хийгээрэй гэж жоохон засаад залруулаад өгөх юм бол тэр хүүхд арай өөрөө сэтгэе хийх боломжтой болдог. Хүүхэд дээр нь болцоо үнэлэмж өгч амьдрах хэрэгтэй л хүүхдэд итгэл төрүүлж. Ухааны бүгдээр нэг жишээ бод л да. Улсын наадам боллоо гэхэд хүүхэд аав ээжтэйгээ явхад тэнд ямар морь хурдалсан хэн төрүүлсэн би ямар хоол идсэн огт сандгүй. Харин дэрэгд нь хэн байснаа санд. Ээж байсан, аав байсан тийм. Аавтайгаа ээжтэйгээ байсан тэр үеэр сандаг шүү. Тэгэхээр зөв юу гэж хэлэх гэдэг вэ? Тэр хүүхдүүдийн яг тэр орон зайд эцэг их өөрөө үнэлэмж өгч. Яг тэр дотор өөрөө байж ажиллах хэрэгтэй юм л да. Би жишээ нь хүүхдтэйгээ ажиллахад ингэж боддог л яг хүүхдтэйгээ ингээд алдаа гаргаад ирэхэд шийдвэр гаргах юм. Өөрөө хүүхд насыг сандаг. Би энэ хүүгийн оронд байсан бол яах байсан? Тэр үед би яаж байлаа? Ингэж ажилтдаг л да. Тэгэхээр юу гэж хэлэх гэсэн бэ гэвэл тэр хүүхдтэй үн цэн өг, хүүхдтэй итгэл өг. Мэдээж яг түрүүн алтай маань хэлж байгаа л да. Энийг болохгүй гэдэг талаас нь яриад байвал тэр хүүхэд эцэст нь өөрөө нөгөө итгэлгүй болчихдог байхгүй. Би энийг чадахгүй юм байна. Би юу ч чадахгүй юм байна гэл яг тийм хүүхэд болчихдог. Харин болж гэн бүтэж гэн одоо энэ дээр энэ зүйл болсон. Тэгэхээр энэ дээр хоёлаа энийг нэмээд ингээд ажиллачвал хүүхдтэй хамтрах хэрэгтэй бас итгэл өгд үнэлэмжлэх хэрэгтэй. Бас их цаг гаргах хэрэгтэй юм шиг байна. Цаг аягүй чухал. Гэхдээ ээж аав нар их завгүй л дээ. Яа цаг гаргахаа мэдж байгаа. Тэгтэл яагаад чи би ч гэсэн
өөрөө сэтгэл зүйч хүүхдүүдэд цаг гаргахад бас сатаар асуудалтай. Тэгээ үнэхээр тийм учраас би хүүхдээ ялангуяа би баг хүүгээ яаж тэр цагийг өнгөрөөх одоо 11 настай. Том нь бол арай том болцоо одоо 16 7 гэдэг ч юм бол ер нь өснөөсөндөө орцсон. Ер нь бие даах байдалтай. Тийм болохоор би хүүгийн тэр хүсэл юу бодоод байгаа яагаад байгааг нь тэр болон хүүхэд бас заримдаа ярьж чад. Заримдаа би ядарсан ч юм уу завгүй ч юм уу тийм тал байдаг учраас би нэг арга хэмжээ авсан л та. Тэгээ тэр арга хэмжээ ямар арга хэмжээ авсан бэ гэхээр хүүтэйгээ нэг өдөр бүр зориудаар за би маргааш чамтай дэлгүүр явна шүү. Хоёулаас та маш гоё дэвтэр авна. За энэ бол хүслээ бичдэг дэвтэр байгаа гэд хэлсэн. Тэгээ хоёулаа бүр ингээд зориудаар за би чамд цаг тохирсон чи ирж гин үү ээж би бүр цаг гаргасан. Тэгээ хоёулаа дэлгүүр яваад бүр дэвтэр хайгаад хамгийн гоё дэвтрийг хайгаал. За миний хүү энэ дэвтэр ямар вэ? Гоё л дэвтэр байх ёстой гэл дэвтрийн сонгуулаад тэгээ энэ ингээд нэг хүү юм болохоор яг эрэхтэй тийм хар өнгөтэй тийм хав хар дэвтэр авсан байхгүй. Тэгээ дотроо бол аюу гоё хуудтай. Тэнгүү тэрийн сонгуулангуудаа дэвтрийг хийх юм одоо юм юу авч байгаа. Бас юм хавтас. Дэвтрээ хийгээл ингээ явчихна. Тэгээ хажууд нь маш гоё юм үзгэн бол. Тэгээ дээрээс нь тодруулагч юм уу юу хэрэгтэй. Ер нь хэрэгтэй юмнуудыг аваа яг тэр энэ хавцсанд бол ерөөсөө энэ бал байна энэ юмнууд байна. Тэгээ энэ дээрээ чи өөрийнхөө хүсэж байгаа зүйл, мөрөөддөг зүйл болгоно, зурж болно, бичиж болно. Тэгээ энэ бол чиний дэвтэр. Чи л хөрнө. Өөр хин ч өрөхгүй. Хараа хаяа бид нар үзээ чи чиний хүсэл мөрөөдөл ер нь юу юм бэ? Чи юутай болмоор байгаа? Өөрөөр дотор бодоод байгаагаа бүгднийг буулгах дэвтэр гэдэг хэлсэн. Тэгээ яг энэ сая 1 сарын 1-ний юунаас эхэлсэн. Тэгээ шинэ дэвтэр өгөөд. Тэгээ одоо миний хүслээ бичнэ мөрөөдлөө тэ нэг өдөр ээж миний хүслийн дэвтрийг үзээрэй гэв. Тэгээс би маргааш өглөө тантай 7 цагт хамт явна. Манай хүүхд өдөр ордог. Тэгээ би тантай хамт өдөр өглөө эрт явна шүү намайг бити орхичоорой гэд. Ингээд хүслийнхэн дэвтэр дээр бичээд ингээд дэлгээ тавьчихсан. Намайг хараарай гэх. Тэгээ би хаяа дэвтрийг хараад за ер нь юу мэдчих чинь ойрд ер нь чи юу хүсэж байгаа тэр болгоныгаа бичээрэй. Яг би нэг доторхын хаяалаа завгүй учраас дэвтрийг харчих юм бол ойрд ер хүүхдийн босгоод байгаа юм байна гэд уншчихын тулд яг иймэрхүү арга хэмжээ авсан. Тэгээ хүүхэд нас гэдэг бол их чухал. Яг л хүний түн мэдрэлийн систем хоёр зүйлийг хадгалдаг. Гинтийн болсон баяр түүл явдал таагуул. Тэгээ хүүхэд бол нэг хамгийн их баярсан үе дандаа бодож идэх байхгүй. Тийм болохоор ер нь манай гэр бүл их олон удаа нүүдэг айл ер нь нүүдэлж айл хотод бүртлээ. Тэгээ ямар ч хэсэн нүүхд хэд хэдэн шалтгаанууд байдаг. За тэгээд нүүх болгондоо би ер нь зүйлүүд юу гэж бодож яг энэ газраас нөгөөрөө нүүхэд нэг гоё дурсан зүйлтэй гэж би боддог болсон. Тэр газрыг бодохоор нэг гоё дурсан санаанд ордог. Тэгээ тийм учраас яг тийм нэг өөрийнхөө хүүхдүүдийн дотор дурсамжийг байгуул гэж хэлэх гээд байна л да би эцэг эхчүүдэд дандаа та чадахгүй. Тэгвэл баяраар ч юм уу, наадмаар ч юм уу, төрсөн өдрөөр ч юм уу нэг онцгой өдөр дурсамж би одоо миний хүү бол тэр хүслийн дэвтрийг бол мартахгүй гэж би бодчих. Бүр ингээл цаг болгож тэ дагуулж явсан энэ зүйлийг ягаад миний хүүхдийн дотор тэр нэг дурсамж үлдээсэ гэж. Тийм болохоор иймэрхүү маягаар хүүхд насыг хадгалж үлдэх дурсамж үлдээх зүйлүүдийг бас хийж болно. Дандаа бол эцэг эхчүүд бол завгүй. Гэхдээ ганц дурсамж чинь тэр завгуудлууд чинь дараа тажиж болдог. Тийм юм ба. Бас нэг харьцааны асуудал байдаг. Манайхан болохгүй зүйлүүдийг ихэвчлэн хүүхдүүдтэй хэлдэг. Гэтэл хүүхдүүд маань хязгаар хаавн тэрэнд хүрэхийг хүсдэг байхгүй. Болохгүй гэх юм бол одоо 3 чихэр тавьчаа. За нэгийг идэн өшөө илүү идэж болохгүй гэвэл тэр хүүхэд яг нэгийг идчихээ дараа нь 2 дахь чихрийг авна шүү дээ. За энийг авбал энэ аав ямар хандлага гаргах нь. Тэгээ энд болохгүй гэвэл тийшээ очих гэж үздэг. Түүл тэр болох зүйлүүдийг их саагаад үзээ хүүхэд. Чи ингэж болно. Энэ бол нэгдэн цэцэрлэгтэй гэсэн биз. Энд байгаа бүх зүйлийг хэрэгжилж болно. Ганцхан зүйлийг болохгүй тэр болохгүй зүйлийг магаа ашигласан байдаг ш. Тэгвэл хэдүүлээ болох боломжуудыг тавиад игээл. Тэгэхээр энэ зүйлийг болно гэдэг. Яагаад болно гэдэг. Энийг хийгээд яг болтгийг нээгээд үзье. За та бүгдтэй баярлалаа. Өнөөдөр магадгүй бид бас бүх зүйлийг бас хамт шимж ярьж мэдээж хангалттай бас ярьж чадаагүй ч магадгүй. Гэхдээ олон талаас нь бас ярилцлаа. Загтлын эзэн түүнээс гадна үзэн суугаа үзэгчтэй хандам гэр бүлүүдэд хэрэгтэй зөвлөгөөг багхан ч гэсэн зөвлөгөө хүргэсэн бахаа гэж бодож найдаж байна. Цагийн турш ярилцсан зүйлээ бас базаж гэдэг шиг тийм ээ багын хүргэж, зөвлөж, за түүнийг урамшуулан нэвтрүүлгээд дуусгадаг. Та гуравтаа бас юм зүйлийг хүсмээр байна. Тийм хүн уучлж амьдрах нэг өсөндөө өгт хэрэгцээгүй ачаанаас хүн салж чаддаг л байна. Мартах, уучлах ёстой зүйлийг тэр дор нь хийж чаддаг л байвал хүн хөвчлөлттэй байх.
За тэгээд бас нэгэн захидал бичээд бас өөрийнхөө асуудлаа суваалцаад тийм ээ өөрийгөө бас өөрчлөе гэж байгаа охинд бас үнэхээр чамд боломж бий шүү гэж хэлээ. Тэгээд Библиэлд юу гэж хэлсэн байдг вэ? Иохан номын 14-ийн 27 дугаар бүлэг дээр ингэж хэлсэн байдаг. Амар амгалан би та нарт үлдээнэ. Өөрийн амар амгалангаа та нарт өгнө. ертөнцийн өгдгөөс өөр өмийг би өгч байна. Та нар зүрхээ бүү зовоо гэж Мөнхийцэн бас өрөөсөн байгаа. Бас ингэж хэлж өгсөн. Тэгэхээр бас дүүгч гэсэн бас янз бүрийн муу асуудлуудаас зүрх сэтгэл бити зовоогоороо тий. Илүү уучлал хайр ба уучлалаар дүүргэж үнэхээр ирээдүйд сайхан амьдраасай гэж би бас хэлмээр байна. Тэгээ бас ховчлаад янз бүрийн зөвлөгөө байгаа бол бидэнд бас хандах боломж бий шүү. За бидэнд хандаж захиа үцээ нөхнийг урамшуулаад би уучлсан гэдэг шүлэг уншиж өгмөрэн. Тэгээд энэ отхон туяа гэдэг охины бичсэн шүлэг байгаа. Тэгээ нөхөн хүрэг ахыгаа уучлахад их хэцүү байсан. Гэхдээ дараа нь уучлж чадсан. Тэгээ зүрхнээс нь гарсан тэр үг байгаа. Тэгээ би энийг чамд зориул би уншиж өгмөр байна. Цэцгийн өнгөнд шуулсан эрвэхэн занг уучлсан. Цэнхэр манантай намраар мэндэл байгаасаа гэж залбирсан. Цагийн аясаар урууж нүүсэн шуудыгч бас уучлсан. Цаатхан далаадаа очиод жаргаад ирээсэ гэж юрөөсөн. Би уучлсан. Гэмгүй явхад минь гүтгсэн. Танихгүй хүнийг уучлсан. Гიშгсэн мөр бүхэнд минь аз тохиодгүйг ойлгосон. Гэгээ татуулж явхад минь атаархсан. Танил хүмүүсээ уучлсан. Гэрэл байгаа газарт сүүдэр байдгийг ухаарсан. Би уучлсан. Намайг гомдоож зүрх зүссэн хүн бүхнийг уучлсан. Яахав дээ хүн илэмчин гэж цагаатгсан. Нартад олон хүний гомдоосон өөрийгөө бас уучлсан. Яалтаач билээ тэнэгхэн залуу нас минь гэж цайруулсан. Би уучлсан. Уучлахгүй бол зүрх хүндрээд байхлаар нь уужимхан хорвоо гэж давчтаад байхлаар нь цөмийг нь би уучлж орхисон. Цээжин цаана минь хайр ундарсан. Би бүгдийг нь уучлсан. За баярлалаа. Гайхалтай шүлэг байна. Уучлалын талаар өнөөдөр бид үнэхээр олон зүйлийг сурч авлаа. Би ч гэсэн хувьдаа их та бүгдийн ярианаас олон зүйлийг олж авлаа. Тэгээ сайн байна уу захидлын нэвтрүүлгийн манаас харамсалтай хугацаа энэ хүрээд өндөрлөж байгаа учраас нэвтрүүлгээ дуусгаж байна. Тэгээд бидний нэвтрүүлэгт хамтаас үзэгчд манаас та бүгдийн ярианаа хандуулж олон зүйлийг олж авсан бахаа гэж итгэж байна. Тэгээд цаг зав гарган бидэнтэй хамт байсан үзэгч танд баярлалаа. Захидлын нэвтрүүлгийн эх дугаараар бас уулзах болно. Тэгээд бид бас хин нэгийг амьдралдаа уучлахгүй байснаар ямар хор хөнөөл бий болдгийг бид амьдрах итгэл урам зоригоо ирхэн бас алдаж байдгийг бас өнөөдөр хамгийн сайн ойлгож авсан бахаа гэж найдаж байна. Ингээд хамтдаа захидлын нэвтрүүлгийнхаа ээлж дугаараар уулзцгаая. Тэгээд би биенээ ойлгож уучлж амьдрцгаая гэж хэлмээр байна. Баярлалаа.